Тэгэхээр манай ахын дүүснэр сэтгэлээ ингээд улам бүр дорд болгоол доошлуулад ах юм бол та бүхний сэтгэл дотор улам бүр нэгүсэл амар тайван бэлгэнүүл гэхээс биш та дарамжлуулна гэж байхгүй гэдэг. Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Тэрээр бурхантай тэгш байхыг хүссэнгүй. Өөрийгөө хоослоод боолын дүрийг аваад хүнтэй адил болоод загалмаа дээр хүртэл тэрээр үхсэ. Доошлуулсаар байсан. Есүсийн зүрх сэтгэл дотор амар амгалан дүүрэн байсан байж таар. Тэгэхээр бид нар жигсэн сэтгэлээ номхон л байлгаад ах юм бол амар амгалан дүүрэн орж ирдэг. За ус нам дор газар руу урсдаг биз? Тэгнэ үстэй. Дээшээ урсаа явцдаг ус байдаг уу? Байхгүй шүү дээ. Тэгвэл сүнслэг ертөнцид жигсэн тэр нэгүсэл амар тайван хиний зүрх сэтгэл рүү урсаж очдөг вэ гэхлээр нам дор байгаа хүний зүрх сэтгэл рүү урсаж очдөг баг. Тийм учраас бид нар сэтгэлээ ямагт номхон даруй байлгах хэрэгтэй. Бид нар бурхны өмнө сайрхаад байх зүйл юу байгаа юм бэ? Ахан дүүс нарынхаа өмнө бид нар сайрхаад байх зүйл юу байгаа юм бэ? Гэхдээ сайрхлаа гэд тэгээд танд олж байгаа ашиг юу байгаа юм бэ? Тийм учраас өөрийгөө бинийгээ нэг нэгнээсээ дээр гэж үзээд нэгнийгээ өргөмжлээд өөрийгөө доошлуулад ах юм бол бидний дотор бурхны өгдөг зүйлс дүүрэн байна гэдэг хаалаа. За дээрэс нь нэгэнт энэ зүйлийн тухай ярьсан юм чинь бас нэг зүйлийг хэлж өгье. Бид нар өөрт байгаа зүйлстэй жигсэн жоохон даруй сэтгэлтэй байцгаая гэж хэлмээр. Юу гэхлээр илүү олон зүйлийг олж авах гэж тэмүүлж байгаа нь жигсэн бидний хувьд зохистой сэтгэл биш ээ. Тийм учраас итгэл сүсэгт хамгийн чухал зүйлийн нэг нь юу гэхлээр сэтгэл хангалуун байдал. Тэр чинь сэтгэлээ дорд болгоод за надад байгаа зүйл чинь энэ байхад хангалттай гэсэн хүний сэтгэл үздэй. Гэтэл надад одоос хангалттай биш байна л гэдэг ах юм бол тэр чинь сэтгэлийн улам л өндөр болгоод байна гэсэн үг байхгүй юу? За 1-р Тимот номноос нэг хараадах юм. 6-гийн 6-аас 8 дугаар ишлэл байна. Хамт уншийе. Харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал агуу ашиг мөн. Учир нь бид ертөнцид юу ч авчираагүй, мөн юу ч авч явж чадахгүй. Хэрв хоол хүнс хувцс сунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно. За энэ 6 дээр итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал хоёр хоорондоо нэгдчих юм бол агуу ашиг мөн гинэ. Бид нар энэ газар дээр ашигтай байхын төлөө амьдардаг үстэй. Тэгвэл хардаа. Итгэл сүсэг болон байга юмтай сэтгэл хангалуун байдал хоёр хоорондоо нэгдчих юм бол байж тээ. Агуу ашиг болдог гинэ. Жинхнээсээ тэр ашиг юу вэ гэдгийг үзэх хэрэгтэй гэдэг. Яагаад сэтгэл хангалуун бай гэсэн бэ гэхлээр 8 дугаар ишлэлдэр хэрв хоол хүнс хувцс сунар та нарт байвал эдгээрээр сэтгэл хангалуун байх болно. За танд хоол хүнс байна уу? Их идэл даргалаад байгаа болохоос шийдчихэ. За дээрэс нь хувцс сунар байна уу? Байна. Энд нүцгэн сууж байгаа хүн л байхгүй шин. Төрснөөс л баян болцсон байна да. Бас Есүсээс бид баян болцсон л байна да. Тийм биш гэж юу? Танд өөр юу хэрэгтэй гэж энэний ард тардаа хоол хүнс хувцс сунар ба гэр орон байвал гэж бичээг байгаа шүү дээ. Бичээгүй шүү дээ. Зүгээр л хоол хүнс хувцс сунар байвал сэтгэл хангалуун байх болно. Гэр оронгүй байсан ч болно шүү дээ. Яагаад заавал гэр оронтой байх ёстой гэж бидний итгэлийн үг майханд амьдэрсэн. Тэр ядуудаа майханд амьдэрсэн үү? Үгүй. Тэр илүү дээр тэнгэрлэг орон хүсэмжилж байсан учраас энэ газар дээр энтхийн хүн биш гэдгээ тэр хүлээн зөвшөөрсөн гэсэн. За дөрөвний 1-р Петр номон дээрээс харвал ийм үг гарч байгаа. 1-р Петр 1-р бүлэг дээр ийм үг гарч байгаа. 1-р ишлэл дээр Есүс Христийн элч Петрээс Понт, Галат, Каппадок, Аз болон Битүнд таргасан төр суурьшигч нарт. Нэрээс харуул. Одоо бид нарынхаар ярих юм бол ингэх нь шүү дээ, тий. Амгалан, улаанхааран, тий. Одоо юу гэдгийг шархад офицеруудын ордноор таргасан төр суурьшигч нарт гэж шүү дээ. Төр суурьшигч гэж шүү дээ. Тэгсэн энэ дээр бүрэн суурьших гал зэхэд байгаа юм биш үү? Төр суурьшигч. Бид нар энэ дээр төрөл амьдрна. Бид нар энэ дэлхийд гадных, энэ дэлхийн хүмүүс биш гэдэг байна. Инглигээд ялгаж ойлгоно юм. Тэгэнгүүт ажлаа хойроо хийгээ. За сэтгэл хандсан гэдэг ингээд ажлаа хойроо хий гэж юусоо хэлээгүй шүү дээ. Энийг ялгаж ойлгоорой. Одоо тийм юм ялгахтайгаа ойлгоод ажлаа хичээнгүлэн хий. Тэгээ байгаа юмдаа сэтгэл хангалуун бай.
4-ний 1-р Тимот номон дээрээс харах юм бол учир нь бид энэ ертөнцид юу ч авчираагүй мөн юу ч авч гарахгүй гэсэн. Та энэ ертөнцид нэг ширхэг зүв авчирсан уу? Авчираагүй шүү дээ. Нэг ширхэг тэвэн ч авчираагүй. Гарахдаа энэ газараас нэг ширхэг тэвэн ч авч гарч чадахгүй. Тийм учраас сэтгэл хангалуун бай. Тэр нь бидний итгэлийн амьдрал агуу ашиг болдог гинэ. Тэгэх юм бол бид нар амар амгалан дотор амьдарч болно гэдэг хаа. Гэхдээ тийм байгаа шүү дээ. Нэг ачаанаас чөлөөлөл хичлээ шүү дээ. Заавал байртай болох гол зүтгэхэд ах хэрэг байхгүй шүү дээ. Боломж нь олдох юм бол байртай байж болно. Бурхан туслаад боломж нь нэгдэх юм бол байртай байж болно шүү дээ. Гэтэл заавал тийм байх ёстой гэдэг хандлагаас битгий хандараа л гэсэн. Тэгэхээр байгаа юмдаа сэтгэл хангалуун байгаад амар тайван дотор амьдрчил байх юм бол тэр өөрөө хамгийн гоё зүйл байна.